Энийг зохион байгуулъя гэд энэ хоёрыг салгаж байгаа байхгүй. Ингэжиж углуургаар нь харахгүй бол халамж хавтгаарлаа гэдэг байгаа яг тусгай зэрэг зорилт төлөвт хизээ үрж байгаа. Тэр хүний хизээ ядуурлаас аварж байгаа. Яг хизээ тэр хүнийг ажлын байран дээр бэлтгэж байгаа гэдг нь тодорхойгүй байгаа учраас энэ сонгуулийн циклүүдийн өмнө дандаа ингэж нэг тийм хайр зарлж найр тавьсаар байгаад энэ тогтолцоог эвдээ хийсэн. А би энэ тогтолцоог засахын тулд засгийн газар 3% оруулж ирээд хилцүүлж байна. Харин та бүхэн нийгмийн хамгааллыг нийтийн халамж болгож холион бантан болгоод хутгаад энийг ард иргэд нь ядуурлаас гардаггүй. Энэ нь өөрөө эрх баригч намд, Монгол Ардын намд улс төрийн асар том бааз суур болгодог энэ тогтолцоог та нар авч явсныгаа одоо би өнгөрсөн хугацааны бодлого руу өмнөх засгийн газрууд руугаа таныг бухаж энийг хүлээн зөвшөөрч гинөө гэж ойлгож байна. Энийг өөрчлөхийн төлөө байна гэж илэрхийлж гин гэж ойлгож байна. Яг бид бүгдийн барьж байгаа халамж хамгаалал хоёрын зааг ялгааны бодлого зорилттой хэсэгтээ тодорхой цөөн хэсэгтээ халамжаа өгдөг. Халамжийг одоо байгаагаас илүү оролцоо хүртээмжтэй асуудлыг шийдсэн энэ чиглэлд л явах ёстой гэдэг л ийм л бодлого. Би түрүүн танд тоо хэллээ. Хүүхэд орохгүйгээр цаана нь 1 сая иргэн халамж авж байгаа шүү. Нийтдээ 2.3 сая иргэн. Тэрийг би баталгаатай тэр одоо хөдөлмөрийн хамгааллын яамны их сурвалжаас ярьж байгаа шүү. Сайдаас нь та тодруулаарай. Сайдаас нь 2.3 сая иргэн ямар нэгэн хэмжээгээр халамжинд хамрагдсан гэдэг албан ёсны тоо баримт энэний цаана байгаа. За тэгээд саяны тоо баримтуудын үрээр юу болж хувирваа? Юу болж хөрв? Яг үндсэндээ саяны тоо баримтуудын үрээр энэ улс оронд чинь дундаж давхраг гэдэг, нөө ирээдүйдээ итгэдэг, ажил хийдэг, цалин авдаг, цалингаасаа татвараа төлдөг, хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдөг, боловсролд нь хөрөнгө оруулдаг энэ хэсэг чинь одоо байхгүй болж байна. Улам шахагдаж, хавчигдаж байхгүй болж байна. Нөгөө ядуурл гэдэг зүйл чинь 20 жилийн өмнө байсан 3 хүний нэг ядуу өнөөдөр хэвээрээ. Яагаад гэвэл өнгөрсөн хугацааны наад хайр халамжийн бодлого чинь хавтгаарсан учраас тэгээд хайр халамжаар ядуурлаас гардаггүй гэдэг бодит үнэнтэй та бид нэр нүүр тулгарж байна. Өнгөрсөн 20 жилийн бодлого, өнгөрсөн 10 жилийн бодлого. Тэгэхээр энэ бүгд За зөвтгөрөл дарга та хүртэл хольж яриад байхаар ийм байдалд оруулж байна. Та хүртэл хольж яриад байна шүү дээ. 2.4 их найд төгрөг өгдөг тэрийг битгий хамгаалал халамжинд хольж утгаад бай гэдэг хэвгүй. Нийгмийн хамгаалал буюу нийгмийн хамгаалал халамж хоёр чинь нийлээд 2.4 их найд. Тэрний чинь 1.7 их найд нь хүүхдийн мөнгө ихэд зориулагдж байгаа. Тэрний чинь би танд тоог нь хэлье. 370 мянган хүн зорилтод бүлэгт буюу 370 мянган зорилтод бүлэгт халамж очиж байгаа. Мөнгөнд тэтгэмж очиж байгаа байхгүй юу? 370 мянга. 1 сая биш 370 мянга. Та хүртэл хольж яриад байхаар бусд нь холино шүү дээ. Тэгэхээр та одоо иргэнээс асуу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ та нарт одоо халамж автгараад байна уу? Хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хэмжээг чинь тогтоосон уу? Үүдлийн чадамж буюу ямар үйлдэл хийж чаддгийг тогтоосон уу? Ялгаатай тогтоож чадчихэв үү? Халамж автгараад байна уу? Үнэхээр нийгмийн эмзэг бүлэгт хүнсний толон гэж 20 мянган төгрөг тараагаад тэр ядуурлаас гаргаж гин үү? Халамж автгарж гин үү? Халамж чинь зорилт бүлэгтээ хүрэхгүй байна. Хүүхдийн мөнгө чинь хүн амаа өсгөх бодлого. 0-3 насны хүүхдэд асарсны тэр өгж байгаа бодлого чинь өөрөө нийгмийн хамгааллын бодлого. Үүний үр дүнд 10 гаруй жилийн дотор 400 мянгаар хүн ам өсчөөд байна. Энэ бол нийгмийн хамгааллын бодлого байхгүй. Энийг аваачаад халамжтай холчоод тэгээд халамж автгаарлаа халамж нүдэ олохгүй. 2.4 их найдын чинь 72% нь их хүүхдэд өгөх ёстой хүн амаа өсгөх бодлого. Энийг бид нар гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулиар энэ бол хүн амаа өсгөх бодлого шүү. Энэ хөтөлбөр шүү. 4 жил тутам тайлангаа тавьж гин шүү. Аз номхон далайн бүс хүүхдийнхээ төлөө хүн амаа өсгөх рүүгээ сайн бодлого дэвшүүлж байгаа улс шүү гэд манайхыг үнэлчихэд байгаа. Энэ халамж биш. Халамж зорилтод бүлэгтээ хүрэхгүй 28% хүрэхгүй байна. Халамжаа зорилт бүлэг чиглэв. Хүүхдийн мөнгөн дээр хүүхдийн мөнгийг хүн амаа өсгөх бодлого дээрээс нь бас энэ байгалийн баялагийг зүү зогсостой хуваарлах бодлого гэдгийг ардчилсан нам санаачлаад тууштай энэс нааших өөрчлөлтүүдийг тууштай дэмжиж ирсэн. Тийм учраас би хүүхдийн мөнгнөөс тусдаа нэг 980 орч 900 гаруй мянган насанд хүрсэн иргэний тоог Авбахир сайд хариулаарай.
2.3 сая гэдэг тоог танаа албан ёсны мэдээлэлээс манайх авсан байлаа шүү. Та тэрийг баталж харуул одоо баталгаажуулж хэлсэн зүйтэй байхаа гэж бодож байна. За тэр төсөв мөнгөний тухайд сайд нарын багц гэж байдаг. Сайд нарын багцан дээр тэтгэр орохгүйгээр баг 4.6 их найд байна уу? Хамгийн өндөр дүнтэй боловсролоос, эрүүл мэндээс, бусад бүх салбараас хамгийн өндөр дүнтэй мөнгө нийгмийн хамгааллын сайдын багцанд л байгаа. Энэ дотор нэгдсэн төсөвт орж байгаа нийгмийн даатгалын сангийнх орохгүйгээр тэгэхээр энийнд бид нар нийт дүнгээрээ улсын одоо татвар төлөгчдийн мөнгө хаашаа чиглэж байгааг зөвхөн энэ тоол харуулна. Бүх сайд нарын багцаас хамгийн өндөр нь хаана байна вэ гэдэг энэ нөхцөл байдлыг харуулах байхаа гэж бодож байна. За тэгээ хамгийн гол нь хамгийн сайн нийгмийн бодлого бол хамгийн сайн одоо халамжийн бодлого бол ажлын байр бий болгохоо гэдгээ. Ажлын байрыг бий болгох. Гэтэл өнөөгийн эрх баригчдын барьж ирсэн бодлогын цөм нь ажлын байр. Тэгвэл энэ ажлын байрыг татвар төлөгчдийн мөнгөөр төрийн өмчт компанид ажлын байр бий болгохыгоо ажлын байр гэж ойлгодог. Энэ явсаар байгаад яг одоо шуудхан хэлэхэд Монгол Ардын намын хамаарал бүхий гишүүд тэр хүмүүсийн төрийн алуу гэдэг төрийн өмчт компани гэдэг асрамжийн цэцэрлэг тийм халамжийн газар болоод хувирчихсан. Нийгмийн хамгааллын бүрэлдэхүүн хэсэг бол халамж. Та бүхэн ямар онлын мэтгэлцээ хийлтэй биш. Улс төрч хүмүүс байна да. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр төрийн өмчт компани засаглал болохгүй байгаа. Би та бүхэн үнтэй санал нэг. Их хурлд хамт бас хэдэн жил суугатаа бол та бүхэн энэ дэр нэгддэг байсан. Төрийн өмчт компани засаглал болохгүй байгаа учраас сая би ажиллаа аваад 80 хоногийн дотор 14 компаниг татан болгосон. Би Эрдэнэс Монгол компаниг зөвхөн баялагын сангийн хуулийн дагуу тэндээс орж байгаа ноогдол ашиг орлогыг иргэдэд хүргэх зөв жишгийг тогтоосон. Одоо сая 3 дахь засгийн газрын хурлаар Чингис хаан баялагын сан дээрээс нь төрийн өмчт компаниуд дээр яг энэ сая Узбекистанд хөрөнгө босгосны адилаар олон улсын хөрөнгийн менежментийн компаниудад нээлттэй урилга хөргүүлжлээ. Наадмаас өмнө би эдгээр компаниудын аль нэг компанитай төрийн өмчт компани менежментийг сайжруулж яг ашиг орлогыг иргэний карманд хүргэх ажлыг менежментэнд өгнө. Төрийн өмчт компани болохгүй байгаа учраас энэ төрийн өмчт компани хуулийг хэрэглэхийн дарга багтаа би ахалж өргөн мэдүүлсэн. Харин их хурлын гишүүдэд би үнэхээр их талархчаа. Энэ олон хуулиуд бол Монголд хувьсгал авчирнаа. Төрийн өмчт компани хуулийг баталсны дараа харин 1 сарын 1-ний хугацаагаа тавьсан байл. Уг нь наашлуулчвал би төлөөлөл өдөртөх зөвлөгийг хуулийн дагуу бүгдийг чөлөөлнө. Би гүйцэтгэх захирлуудыг хуулийн заасны дагуу шаардлага тавина. KPI-аар үнэлнэ. Таач бич одоо хувийн хвшилтэд ажиллаж ийсэн. KPI-аар үнэлнэ. Тэрээс цалин бага өндөр байгаадаа ч биш. Ноогдлаа шиг хуримтлуулж чадаад индикаторуудад тавиад тэр нэгждээ хүрч чадчихвэл яг үүнийхэн дагуу урамшуул. Яг одоо таны сая хэлсний би одоо энэ бол нэг тийм шинэ үлгэрийн далаа эхэлж байна л гэж харж байна. Төрийн өмчт компани гээд төрийн оролцоотой засаглалын төрөөс томилогддог энэ өмчлөлн төр дээр байдаг энэ байгууламжийг энэ чигээр нь би сайжруулна гэж та хэлээд байгаа. Наадах чинь сайжрахгүй. Наадах чинь ерөөсөө сайжрахгүй. Харин наадахыг чинь хувьд шилжүүлэх, менежментийн шилжүүлэх, бүр олон нийтийнх болгож хувиргах угаасаа өөрөө өөрснөө энэний төлөө ажилдаг тэр дэлхийн нийтийн дэг жаяг руу нь явуулахгүй бол төрийн өмчт компанийг байлгачаад энийг би гой болгоно, бүтээмжийн сайжруулна, засаглалын сайжруулна, их сайн хүмүүс авчирч тавина. Наа чи сайн хүн гэж байхгүй. Наадах дээр чинь харин эрх ашигаараа холбогдсон энийг хэмнэлтийн төлөө, энэний үр ашигын төлөө, энээс одоо ирээдүйн энээс хамс зүгээр энэ дээр нэг тийм намын тавиулууд очоод гичнээн мундаг намын тавиул очоод наадах систем чинь одоо 1% ч үнэндээ сайжрах. Энэ бол цоо шин төрийн өмчийг байдгаар нь байлгаад сайжруулна гэдэг үлгэрийн далаа эхэлж байна л гэж би харж байна. Тэр тусмаа танаа сая 27 оны 1 жилийн ажлын төлөвлөгөө өнгөрсөн 7 хоног тусын хурлаар орж ирсэн. Тэрэн дээр энийг
ховчлох, хувь шилжүүлэх, олон нийтийг болгох ямар ч үг өгүүлбэр байхгүй болсон явж байна лээ. Тэгэхээр та байгаа ямиг сайхан өн будаг косметик хий, төрд байдгаараа бай. Тэр нөгөө одоо наад авилах гээл ахвал чинь их гоё хэлбэртэл орно. Дадлагдсан хэлбэртэл орно. Зүгээр л энэ косметик будаг өөрчлөлт юу өөрчлөгдөх юм? Юу ч өөрчлөгдөхгүй надаас чинь. За өнгөрсөн цаг хугацаанд яг 14 төрийн өмчт компанийг татан буулгаад цомгтгол хийцэн ерөнхий сайд хэд байсан бэ гэвэл би бас сайн мэдэхгүй байна. Зүгээр төрийн өмчт компанийг өнөөдрийн ийм засаглалын хамралд оруулсан хүмүүс бол танаа манаа намынхаа аль аль нь 24 оны сонгуулийн дараа төрийн өмчт компанийг Ана ман хоёр хамтдаа заавруулсан. За энийгээ бас ярих ёстой шүү. Хэрэгтэй хэрэггүй бүтээмжийн хяналтын менежерүүдийг хамтдаа тавьсан. Энэ хариуцлагаас бол хинт зухдахгүй шүү. Эрдэнэс Монгол нэгдэл компанийг Чингис хаан баялагын сан болгоод 14 компани татан буулгаад 67 тэрбум төгрөг хэмнээд хуулийнхын дагуу Чингис хаан хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар ажилуулъягээ Чингис хаан баялагын сангийн нэгдэлгээд өчигдөр засгийн газрын хурлаараа нээлттэй урилгуудыг хомкуудад өгөөд одоо хомкуудын саналтанд үндэслээд төрийн өмчт компани дээр хөрөнгө босгох ажлыг хомкоор хийлгээд эхлүүлнэ. Ингэснээр портфолио буюу хөрөнгө оруулалтын сан дээр хувьцааны багцуудыг нэгтгээд бирж дээр гаргана. Ингэж хөрөнгө босгоно. Энэ тохиолдолд тухайн төрийн өмчт компани 5-ыг авна уу 10-ыг авна уу нэгдснийхэн дараа гаргахаар 5% эзэмшиж байгаа хөрөнгө оруулалтын сан дээр ч гэсэн үнэлгээ хийгдэнэ. Олон улсын аудит хийлгэнэ. Засаглал сайжирна. Энэ бол бодиттой ажил. Дээрээс нь их хурлын гишүүддээ би талархаж байгаа. Бизнесийн эрх чөлөөний хууль 100 хуулийн өөрчлөлт. Энэ хуулиудыг гаргаснараа бодиттой чөлөөлт хийгдэнэ. Бүтээмж нэмэгдэнэ. Дээрээс нь энэ төрийн өмчт компани хууль гарснараа энэ хуулийн дээр тавигдсан шалгуур шаардлагыг давж гүйцэтгэх захирал болох тузад суух хүн төдийлөн олдохгүй. Энд бол мэдлэгтэй боловсролтой шалгуур тэнцсэн хүмүүс л олдно. Бүх зүйлийг нээлттэй болгосон. Сая эрчим хүчээр би нээлттэй аукшн хийж байгаа та яг адилхан юу ч нуухгүй. Тэг яг үндсэн сэдвтэйгээ холбоход наад төрийн өмчт компани чинь гичнээн тордоод, томруулаад, өнгөлөөд зүлгийг гэж ач холбогдол өгөх тусам бидний өнөөдөр ярьж байгаа наад төрөөс хамаарсан амьдралтай хүмүүс, наад татаас авдаг хүмүүс, халамж авдаг хүмүүс чинь улмал ихсэн. Энд ямарваа нэг нь энд өөр логик байхгүй. Та нар ингэж сайхан байж бид нар энд төр та нарыг сайхан амьдруулчихнаа. Уг нь та над толгоогоо сэтгэхгүйгээ арай өөрөөр бас зарим зүйл дээр ярьдаг шигээл бодмоор байх. Тэрийг тэр олон нийтэд нь иргэдрүүн чиглүүлж над төрийн чинь жижигсчийл гэж бодъё л. Та төр байдгаараа байгаад улам гой болгох чинь. Дахиад одоо өмнө ярьжсэн нэг одоо агуулгыг давтаад л яри. Өмнөх одоо асуудлын цагдаар та ярьжсэн 14 компани татан буулгалаа гэж. Тэр 14 компани татан буулгаа тэр чинь нэр хаягаа өөрчилж өөр нэгэнд нэгдэж байгаа болохоос биш 1% ч багасаагүй буураагүй шүү. Наа чин зүгээр л нэг юм жижигхэн хуурам эхлэлт зайл явган зайл явж байна. Наадах чинь бол өөр юу ч биш. Тэр компанийг та хувьчилсан бол хувьцаат компани болгосон бол би энийг агшлаа багслаа төр жижигслээ гэж хэлнэ. А компани нэрийг Б компани болгоод А компани нэрийг X компанид нэгтгэжлээ гэд юу өөрчлөгдөх юм зүгээр хуурам эхлэлт наадах. Тэгэхээр үндсэн одоо сэдвтэйгээ бас дахиад эргүүлээд холбоод ярихад ямар ч байсан халамжийн тогтолцоогоор энэ ядуурл буурж ажлын байр нэмэгдэхгүй гэдгийг бид нэр хангалттай хугацаанд харлаа нотлолоо. Тэр тусмаа та нарын боддог сэтгэдэг төрийг томруулах замаар улам гоё болгох замаар, өнгөлөх замаар, өөрчлөн байгуулах замаар эн чин буурахгүй нэ гэдэг нь улам бүр тодорхой болчлоо. Одоо тэгээд цаашд яах юм бэ? Та нар энэ үлгэрээ ингээд шин үлгэр зохиогоод угаасаа түүхээр нотлогдчихсон үлгэрийг 2 дугаар ангийн ингэж зохиож ярихын хэрэг. За зогтгөрөл даргаад тий зогтгөрөл дарга их гутрангүй юм. Болохгүй бүтэхгүй л гэдэг юм. Бидний үеийнхэн бол болгон бүтээн гэдэг юм үеийнхэн юм аа. Тийм учраас би тантай одоо зөвхөн нэг зүйлийг хэлье. 260 оронтой буус. 67 тэрбум төгрөг хэмнэгдсэн. 14 компани татан буугдсан. Та тэр 14 компаниг одоо олж чадахгүй. Тэр байхгүй.
Тэнд ажиллаж исэн 260 оронтой байхгүй. 260 оронтой бууцсан. Төрийн өмчт компани хуулийн дээр та нар ажилласан. За ингээд таны ярьж байгаа энэ төрийн өмчт компанидаар хувь хувьцаа гаргах эрх чи их хурлын эрх. Тийм учраас энэ ажлыг хинээр хийх ёстой вэ гэхээр яг энэ Узбекистанд сая мөнгө босгосны яг адилаар хөрөнгө оруулалт менежментийн компани хөрөнгө оруулалтын сангийн хуулийн дагуу менежмент хийдэг юм а. Өгөөжийг тооцдог байхгүй. Тэгэхээр тэр хомкод өгөөд тэр хомк үнэхээр энэ компани 5%, энэ компани 10%, энэ компани 15%-ийг нийлүүлээд портфолио буюу хөрөнгө оруулалтын багц болгоод гаргавал энэ дунд компани засаглал сайжирдаг. Энэ бол онол багхгүй. Би ажиллаа хийхдээ би онлын дагуу хийж байгаа. Яагаад тэгэхээр өнгөрсөн хугацаанд би бас хувь хувьсгалд аль алинд нь ажилласан учраас би онлын дагуу сурч мэдсэн мэдлэг боловсруулалтаа ашиглаж хийж байгаа. Тэрс би аливаа зүйлийг таамагаар хийж ирээгүй. Тийм учраас би төрийн өмчт компани хуулийг их хурд батлаад өгөөч гэж хүссэн. Бизнес эрхчлөөний хуулийг батлаад өгөөч гэж хүссэн. Надад төрийн өмчт компанидэр баримтлах үндсэн чиглэлийг оруулж ирэхэд их хурлын тогтоол дагуулад хомкийн зөвлснөөр 5-10%-ийг нь хувьцаа гаргах эрхийг өгч. 28 оноос өмнө би олон улсын бирж дээр төрийн өмчт компаниг хөрөнгө оруулалтын портфолио болгоод мөнгө босгож үзүүлье. Тэрнээс биш нэг ийм одоо хэдүүл яах вэ ингээд улс төр хийн гэдэг бол нэг асуудал. Тэгэхдээ онл амьдрал хоёр бол үргэлж хамт байдаг. Тэ та бүхэмдэх хэрэггүй л дээ. Энд чинь бодит үнэнтэй та эвлэрээ. Өнгө косметикээр би аргалж чуурдаг одоо болцгоо. Дахиад онл ярих юм бол байгалийн хууль дээр бас байдаг юм аа. Энерги хадгалагдах хууль гэж байдаг. Энерги устж үгүй болдгоо. Хэлбэрээ өөрчилдөг юм аа. Хэлбэрээ өөрчилдөг. 14 компаниг татан буулгана гэдэг чинь зүгээр хэлбэрээ өөрчилж байгаа юм аа. Тэр энерги устж үгүй болдгоо шиг, хэлбэрээ өөрчилдгүү шиг төрийн өмчийн тэр мөнгөнд дүн чинь хэвээрээ байж идэг юм аа. Энэ чинь ийшээ энэ дэлхийгээс алга болчдгүй юм аа. Энергийн хууль шиг юм аа наач. Харин та хувьд шилжүүлж олон нийтийг болгосон бол энэ жинхнээсээ над энерги өөрчлөлт чинь орноо. Та тэгэхээр болгоно гэж биш. Жинхнээсээ онл ном байтугай, нийгмийн байтугай, байгалийн хуулиас та шал өөр юмэрээ авчлаа. За дахиад нэг сая тэр хамгийн сайн халамжуул ажлын байр гэдэг дээр дахиад яг одоо танаа засгийн газартаа танаач гэлтгүй л дээ. Ер нь энэ засгийн газартай холбоотой нэг асуудал хөдөлмөрийн зах зээлийн тухай яриа. Өнөөдөр ажил олгогчид нь ажилтангүй, ажиллах хүчингүй болчихсон. Ихтэй сургууль төгсөөд шаардлага хангахгүй баахан залуучуудтай болчихсон. Энэ хоёр нь огтлцдаггүй. Тодорхой тоо яриул 60-70 мянгаараа ажилтан хэрэгтэй. Тодорхой тоо яриул 60-70 мянгаараа ажилгүйчүүд. Энийний дунд ажил хөдөлмөрийн чадвартай харьцангуй ажил хөдөлмөрт бэлтгэгдсэн хэсэг нь гадагшаа гараад явчихсан. Гадагшаа гараад дайжхад бэлэн болчихсон. Тэгэхээр уг нь зүүнд болвол одоо үнэхээр энэ халамжийг өөрчлөе, ажлын байр руу шилжиж, ядаж халамжаасаа хамгаалал руу шилжиж, эрсдлийн даатгалын тогтолцоонд мөнгөө төлдөг энэ хэсгийг ихсгийлгэвэл саяны энэ хөдөлмөрийн зах зээлийн энэ асар том орон зай. За 40 гаруй төрлийн халамж байна. Тийм учраас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулиар за одоо манай ардсан намынхаа ярьдаг мэдээж одоо хүүхдийн мөнгийг санаачилсан гэж. Би энэ маш зөв бодлого гэж боддог. Хүн ам өсөх. Би үүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ бол би халамж гэж биш гэж үзэж байгаа. Хүн амаа өсгөх бодлого. Тийм учраас энэ бодлогыг гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулиар зохицуулаад халамж гэдэг тусдаа савнда зорилтод бүлэг чиглэсэн тусгай зорилтод одоо хөтөлбөрүүдээ ийшээ хийя гэж. Тэгжиж зорилтод бүлэг халамжийнхаа үр шимийг хүртнэ. Үгүй болохоор тэр гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль энэ хоёрыг ингээд нийлүүлээд савнд хийчихээрээ халамж хавтгаасаа харагдаад байдаг. Халамжлуулах шаардлагатай бүлгүүд нь сэтгэл хангалуун биш байгаа нь асуудлын мөн чанар юм а гэдгийг би танд бас хэлье. За мөн засгийн газрын явуулж байгаа бодлого бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого. Би хэлсэн танд ажил эрхлэлт өндөр байвал хөдөлмөрийн орлого өндөр байдаг. Хөдөлмөрийн орлого өндөр байвал GDP тэлдэг. GDP тэлснээр нэг зам нь өөрөө хөдөлмөр эрхлэлт цалингаар дамжиж өрх рүү ордог. Нөгөө зам нь үндэсний баялагын сангийн хуулиар ордог. Тэгэхээр би хоёр замаар алхаж байгаа. Үндэсний баялагын сан
За тэр цалингаар дамжуулж их орлого. Үүнд цаад болоод байгаа зүйл нь бизнесийн эрх чөлөөний хууль 100%-ийн өөрчлөлт. 100%-ийн өөрчлөлтнөр манай ардчсан намынхан сайн ажилласан. Би одоо энэ бизнес эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө хоёрыг нэгтгээд жаргалан гишүүн, энэ цэнгүүн гишүүн дээр ажилласан. Би бол талархж байгаа. Төрийн өмчт компани хууль дээр ардчсан намынхан хамтарч ажилласан. Би бас талархж байгаа. Үүний дараа бол хүний утас авахгүй байжгаад төрийн өмчт компаниг зэгцэлнэ гэдгийг хэлье. Зүгээр хөрөнгө босгох нарийн ширээ асуудлуудаар би бас ардчсан намын гишүүдээс санал сольж ирсэн. Одоо би төвшин гишүүнтэй санхүүгийн зах зээлийн талаар бас ярил бас илүү удаа ярих байхаа л гэж бодож байна. За гишүүдээ бас хөндлөнгөөс мэтгэлцэгчдэд битгий нөлөөлөх үү? Та хэд мөн суудалтаа сууж байгаа. За. Тэ саяны асуулт нөө тэмээ гэхээр ямаа гэж явчлаа. Шал уур хадуураад та чинь нөө асуусан биш өөрийнхөө одоо хүссэн сэдвэж яриа явчих шиг боллоо. Би уг нь над хөдөлмөрийн зах зээл дээр над халамж хамгааллын чинь өөрчлөх үндэс суурь болсон хөдөлмөрийн зах зээл дээр чинь асар том орон зай гап үүсчлээ. Энэ талд нь ажиллах хүчний хэрэгцээтэй аж ахуй нэгжүүд байдаг. Энэ талд нь ажилгүй залуучууд дүүрнэ. Энэ хоёрын чинь энэ орон зайг одоо яах юм бэ? Энэ рүү хандах чинь өөрөө наад нийгмийн хамгаалал нийтийн халамж болоод хуурдсан байгаа энэ бодлогын чинь эсрэг хамгийн үр дүнтэй та нарын ажиллах хөстөө үндсэн цэг чинь тэнд байна шүү дээ. Энэ зүйлээ хайчгаад дэвэн дэлхийн тэнгэрийн юм өөр юм ингээд цогоогоод яриад асуулт хариултыг ингээд шал утга учиргүй ингээд өөр тийш авч яваад ах юм. Тэгэхээр энэ бол одоо та нарын үнэхээр одоо Монгол улсад өнөөдөр тулгамдсан байгаа. Тэгээд үлдсэн хэсэг нь яадгүй. Тэрэн дунд байгаа хамгийн боломжтой хэсэг нь тэр дундлын зайд шаардлага нийцэж байгаа хэсэг нь гадагшаа гараад дайчсан, үлдсэн, дайчхад бэлэн. Энэ чинь л өөрөө баг өнөөдрийн бид та бидний ярил хамгийн чухал асуудал одоо энд яваад байна гэдгийг бас хэлье. Тэгээд энэ бүгдийн саяны тэр нийгмийн халамж хавтгаарч халамжийн бодлого хамгаалтайгаа холилдож энэ явж байгаагийн нэг үндэс энэ буурахгүй байгаагийн үндэс чинь за төрөөс явуулж байгаа хамгийн том бодлогын нэг инфляци, үнийн өсөлтөө, мөнгөний ханшны уналтаа энэ чинь энэ сегментийг улам ядууруулад байна. Одоо та нар тэр мөнгөний бодлого олон зүйлүүдэд эргээд нэг хараараа. Энэ төрийн оролцоогоо хараараа. Энэ инфляц гэдэг чинь 70 татвар төрөөс авж байгаа албан бус татвар болж хувирчаад наад нийгмийн эмзэг хэсгийг чинь улам ядууруулж улам эмзэг хэсэгт оруулаад байна. Энийн дээр одоо энэ бол Монгол банкны бодлого засгийн газарт хамаагүй. Тэг цогоо дарга өнөөдөр их ажил хэрэгч биш байна. Тэг ямар сонгуул болж байгаа ш. Би бол төрийн ажиллаа хийж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого бол манай засгийн газрын тэргүүлэх бодлого гэж би хэлсэн. 1990 оны баг төрөлтийн үеийнхээ өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийг авч явж байна. Тийм учраас зах зээл дээр ажиллах хүч хомс болсон. Тийм учраас бид нар нийгмийн даатгалын хуулийг оруулж ирэхдээ ахмадуудыг ашиглах ёстой буюу ажил олгогч ажилтны шимтгэлийг чөлөөлөе гэдэг бодлогыг оруулж ирсэн. Яагаад тэгэхээр 2007 оны алтан гахаа жилтнүүд 21 нас хүртэл энэ нэг гап үүсчихэд байгаа. Энийг цэгцлэх ёстой юм. Дээрээс нь сая татварын хууль бол дандаа ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Карманд нь яаж 79,200 үлдээх вэ? Одоо Баярмаа гишүүний санаачсан тэр 1 куб бол 2 сая хүртэлх тэр 188 мянгаыг яаж үлдээх вэ гэдэг бол дандаа хөдөлмөр эрхлэлтээс үлдсэн орлогыг карманд нь үлдээх байхгүй. Тийм учраас би тэр татварын бодлогыг оруулж ирсэн. Танах шиг одоо 6-аас 10 тэрбум борлуулалттай компаниуд одоо 23 мянга төрөөсөө нөөтийн суудган төлөгчийн бас 400 сая болчвол дахиад 20 мянга компани төрөөсөө гэдэг бодлогыг оруулж ирсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2.5 болчвол 180 мянган компаниг бий болгох ийм бодлогыг оруулж ирсэн. Бизнесийн эрх чөлөөний хуулийн дээр банкуд 5%-аар санхүүгийн зах зээл дээр мөнгө босгодог бол санхүүгийн компаниуд адилхан 5% хүртээсэй гэж бодсон. Шинэ одоо эдийн засгийн төрөлжилт бий болж байгаа үед тэр дата төв хиймэл оюуны төвийг оруулж ивэл гайлын тоног төхөөрөмжөөс нь чөлөөлж өсөө гэ. Энэ бодлого болгоны цаана дандаа ажлын байр нуугч. Хамгийн сайн нийгмийн хамгаалал бол ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршдгоо. Тийм учраас та одоо үүнийг ойлгох ёстой. Одоо ер нь бол үндэсний бүтээмжийг дээшлүүлэх мастер төлөвлөгөөг бол би засгийн газар дээр боловсруулж байна. Ер нь бол GDP гэдэг бол өөрөө бүтээмжтэй шууд хамаатай асуудал байдаг. Тийм учраас таны үзэл санааг би дэмжиж хэрэгжүүлж. Тэгэхээр харин уг нь бол энэ халамж хамгааллаа
цэгцлэг, халамж хамгааллаа зохистой болгох, яг нийгмийн зорилт хэсэгт нь халамжийг илүү таатаагаар өгдөг ихэнх хэсэг нь ажлын байранд хөдөлмөрийн зах зээлдээ шилждэг энэ л бодлого одоо биднэрт хэрэгтэй. Гэтэл одоо сая татврын хуулиуд дээр ярьж байгаагаар та нар чинь $3,000-оос дээш цалин авдаг, татвараа төлдөг тэр иргэн баг нийгмийн дайсан юм шиг л юм ярьцгаана лээ. Бараг л одоо нийгмийн дайсан юм шиг эднийг татврыг авах хэвээр 20-30% авж байгаа нь харин ч бага байна. Эннээс их авах хэвээр. Тэр нэг 10 сая төгрөгийн цалингийн орлоготой гэхээр $3,000 хүрэхгүй цалингийн орлоготой нөхдөөд гэтэл уг нь бол энэ ажил хийж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа, татвараа төлж байгаа, ирээдүйдээ санаа зовж байгаа. Тэр тусмаа саяны чинь нийгмийн идэвхтэй бүлэг, нийгмийн дундаж давхарга эдгээрийгээ одоо тийм зүгээр л одоо хуурм ихсэн гэх юм уу та. Яг л одоо сая татврын бодлогодоор ярьж хахад олон зүйлүүд анги давхарга ялгаа, өсөн нэмэгдэх татвар, олон зүйлүүдийг ярьсан ийм л нэг одоо бодлогын өөрчлөлтийг та бүхэн ярина лээ. Тэр тусмаа ирээдүйд чинь бас эрсдэлтэй зүйлүүд бас бий. Энэ AI орж ирснээр яг одоо ажлын байруудад манай улсууд улам илүү эрсдэл бий болох, ажлын байруудыг AI орлох яг одоо бодит үйл явц компаниудаар аль хэдийн эхлээд яваад эхэлчихсэн. Тэгэхээр энэний дасан зохицох олон ажлууд одоо бид бүгдэд маш олноороо одоо асуудлууд хүлээгдэж байна. Тэгэхээр ардчилсан намын зүгээс ажил хөдөлмөр хийж байгаа, баялаг бүтээж байгаа энэ хэсгийг л онцгойлон бид нар дэмжих ёстой. Тэр байтугай бид нар одоо 20 жилийн өмнө санаачилж ардчилсан намдаараа суугдагдаж явж байдаг 4.10-ын татврын бодлогыг гэхэд бид нар энэ бол зөвхөн 4.10 биш ээ. Одоо бид нар шин цагт энийг цогтгөрөл даргын дэвшүүлж байгаа, санал болгож байгаа дэвшилтэд энэ сайхан үзэл санааг амьлуулах хуулийг их хурлын даргад хөргүүлсэн. Гэр бүлийн хөгжлийг дэмжих хууль, нийгмийн халамж хууль. Засгийн газар 90 хорохгүй хоногийн хугацаанд татврын реформ, тэтгэврийн реформ, төрийн өмчт компани реформ, гэр бүл халамж хамгаал хоёрыг салгах, нийгмийн даатгал, хувийн нэмэлт тэтгэврээр дамжуулж хөрөнгийн захыг босгох, хоёр тулгууртай эдийн засагтаа болгох бодлогыг дэвшүүлсэн. Ажил хэрэг болж төрийн хувийн бичлийн түншлэлээр ажил хийж болдгийг харуулж байгаа. Өнөөдөр биш үү? 98 оноос хойш улс орны хөгжлийн хүний хөгжлийн индексээр томьёолдог болсон. Тэр хүний хөгжлийн индекс юу гэхээр ядуурл гэдэг чинь зөвхөн тоо биш байхгүй. Ядуурл чинь цалин биш. Ядуурл чинь боловсрол, эрүүл мэнд. Нэгэсэндээ боломжийн ядуурл үүсчихэд байна шүү дээ. Сая би Булган аймагт очиод тэр ногоо өртөө нэ гэдэг л. Татврын 1%-аар хувийн компани ногоо өртөө байгууллаа. Дотор нэг юм 5 одоо бие угаалтуур газар байна л да, усанд орох. Тэнд тэр сум орон нутгийнхээ ирж ус цаасанд орж. Ерөөсөө эн чинь юу гэхээр боломжийн ядуурл бий болчиход байхгүй. Энэ болгоноос болоод боломжийг маш их хүн алдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ механизм өөрөө төр хувийн шин түншлэл байх хэрэгтэй. Өнөөдөр Копос өмнө 40 ногоо өртөө байгуул. Улс орныхоо өнцөг буланбарт очиод ус цаасандаа ороод амарт суугаад гадаанаа машина тавиад сэнэглээд явдаг. Энэ түлш шатхууны хамаарлаас бууруулж хийдэг юм. Ерөөсөө энэ түншлийн хамгийн хөгжлийн зөв замыг сонгож шít. Жишээ нь Улаанбаатараас одоо замын өвд рүү 4 игнэ хурдны зам түншлэр эхэлчихлээ шít. Тэгэхээр энэ болгон бол ажил юм аа. Тийм учраас хэдүүлээ одоо улс төр биш ажил ярья. Тэгэхээр би ардчилсан намынхандаа их ихтгэлтэй боллоо. Халамж хамгаал хоёрыг салгая гэдэг энэ бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа юм байна. Тэгээ энэ хуулийг оруулаад ирсэн. За 37 минут 30 секунд дууссан байна.